Махан дуртай мангасууд группийн 8 цуврал хичээл махан дуртай мангасууд зориулсан шорлог болоод зайц гэрэл хоол бэлтгэх сургалтын хэлж байна. Эхний дугаар за ер нь гэрэлчин, шорлогчин болоход хамгийн эхний сурах ёстой хоол бол хааны махан шорлог гэдэг. За ингээд хааны махан шорлогоо эрхэн яаж амтлахыг зааврын дагуу дагаад хийгээрэй. За эхэлцгээ баяр хөөргөш. Яагаад мах? Хоёр хөл мах байна. За шоо дөрүүлжин хэрчсэн хаан цорооны мах байгаа. 2 кг шүү. Мангас соус 1 жижиг шилийг хийлээ. Зүгийн бал хэдэн албаг хийж байгаа. Зүгийн бал 1 албаг хийж байна. За мангас соус 2 кг дээр 120 г-тай нэг. г-тай мангас соус нэгийг хийгээд 1 албаг зүгийн бал хийлээ. За ингээд 200 г ус хийлээ. За усыг бол заавал хүйтэн ус хийх хэрэгтэй. Бүлээн болоод халуун ус хийж болохгүй. Заавал хүйтэн ус хийшөө. За ингээд сайхан вакуумдаад хэдэн минут амталт арах уу? За энийг 1 цаг 30 минут болчихё доо. За 1.5 цаг одоо 30 минут 90 минут ингээд Энэ цэфний уутыг хийг баг зэрэг ингээд бүр сайн маханд бол гаргаад өгчих хэрэгтэй. хийгий. За ингээд нэг юм цаг 30 минутын дараа шарах ажиллагаа хийнэ. Баярлалаа баяртай. За хаан шорлогны мах байна. Одоо нөгөө хийгээдээс нөгөө нэг их шүүстэй боцсон маань өөрөө ууж чадах хэмжээнд хангалттай уу. Сайхан байна одоо үүнийг шорлоо. Шорлогны шор ерөнхийдөө ийм 1 см-аас илүү өргөн байвал их зүгээр. Гэхдээ нарийн шорыг огт хэрэглэж болохгүй гэж байгаа юм биш. Нарийн шорон дээр бас нэг хятад шорлог, сам орхоо бас нэг жижиг хэмжээний өөрийнх нь шорлогнуудыг хийн. Ийм өргөн шорон дээр болохоор зэрэг шарж байгаа зэрэг мах нөгөө өөрөө их нарийн шорон дээр мах нь эргээд идэг. Тийм юм байхгүй. Энэ бол одоо 1.5 см-тэй өргөлтөө шор байна. Одоо харагдах байдал ч гэсэн тийм сайхан зузаан. Шорлогны махыг шорлоход яг ингээд төвийн болоод одоо ингээд яаж ч эргүүлсэн сул үндсэн махгүй. Одоо энэ өөхтөө мах байлаа гэхэд энийг ингэж хатахгүй. Ингээд яаж ч эргүүлсэн өөх мах зэрэг шарагдахаар ингэж хатах. За шорлогны махыг ерөнхийдөө шорондоо хатахтай хооронд нь хөрсөн жигэд ингэж толгож ингэж шорлоно. За махын ингээ хооронд нь зайтай зарим хэсгээр ингээ төмөр нь харагдсан байдалтай шахаад байдгийг штэ. Тэгж шахахгүй байх юм аа. За ингээд. За энэ хоорондох зайгүй шахах тусмаа мах шүүсээ алдахгүй энэ гой шүүслэх шоолдог байдаг. За хүмүүс амтлаханаас гадна энэ махны энэ шахалтанд шүүсээ хадгалах байдал бас байдаг байна шүү дээ. Олон зүйл нөлөөлдөг юм. Ихэд ингэ шахаж хэрэггүй. Зөв. Тэгэхээр нөгөө махны өөрийн энэ нөгөө зузаан даралт үүсээд одоо дулаан тэнд очих. Дулаан үүслэх юм чинь удаашруулна. Махны өөрийн болцыг удаашруулна. Яг ингээ сайхан хүргээд тодорхой хэмжээ яг ингээ сайхан хүргээд ингээд аргач. Мах бол энэ тайвширсан байгаа шүү дээ. Яг 50 байдалтай. Тэгэл. Байдалд нь тааруулж ингэж жигж байлгах. Тэгээд мах хоорондын зайгүй ингэж зай байхгүй яхийг хэлж байгаа болохоос шахна гэдэг нь даралт үг шахах тухай бол биш. За энэ овоо цуухан дээр одоо хэдүүлээ. Мах шарыг да. Энэ бас их айтайхан олон үүрэг гүйцэтгэгчмээр 100% байдгийг. Энэ дээр өнөөдөр мах шарыг
За түлшмээ сайхан халсан байна. За шорлог шарахтаа түлшийг ингэж бүрэн асаах хэрэгтэй. Ямар ч утаа гарахгүй байгааг анзаарж байгаа бах. Ямар ч утаа гарахаа болтол нь бүрэн цогссон байх хэрэгтэй. За ингэж түрэн хийсэн хаамхан шорлогоо шарья. Нээш. Шууд өнөр нь син хийж штэ. Шорлогны гой өнөр Мангас соусны маань одоо жинхэнэ ичид яг гарлаа тий. хорны хөрсөн дургасан амтд чинжүү одоо бүх юмнууд л одоо энэ дээр байна да. Нэр сайхан байна. Энэ ногоо өөрөө одоо кембаб шашлык ногоо өөрөө ингээд ширхэгтэй байна гэдэг чинь нэг шарагдах болох явцсандаа өөрөөсөө шүүс ялгаруулж яадаг. Тэгээ шүүслэг дэмжиж яадаг. Тийм учраас одоо тэр кембаб шашлык одоо гацсан маханд 5 мм куб хэмжээтэй тэр санган амтд чинжүү эднийг тэгж тийм их үү хэмжээтэй үлдээж татна алж яадаг. За шорлогны шарах хугацаа. За шорлогын шарах хугацаа нь дунджаар 35 минут нэг дээшээ доошо 5 минут. Энийг хурцсах гад хэрэггүй. Бас их удаашруулж цаг байх хэрэггүй шүүслэг байдал нь байхгүй болно. Хит хурдан тэрнээс хурдан болно гэж байхгүй мах болох хугацаанд л болно. Хоёрдугаар асуудал зуух шорлог тэгээд цог 3-ын зай. За ер нь бид нар одоо ер нь дунджаар 70 төвшнөөс дээшээ ер нь нэг 1300 орчим. Энд бол хоорондын зай бол ер нь энэ зайд байхад болно. Гэхдээ түлшний маань өөрийн төөнөлт ингээд нэг олон ээлжийн юм шараад ирсэн дараа багасаад ирэх юм бол энэ зайг ойртуулж болно. Энэ дундаж эхний түвшин дээр угвал боёд дээр бол энэ зай их тохиромжтой. Энэ өөрөө их тийм төөрөлт их сайтай нүүрс. Одоо ерөөсө 50-аад нэг хэдэн минутын дараагаар ингээд эргүүлэхэд өнгөгч эхэлсэн байна. Энд одоо шорлогны энэ дүүргэлдэг ба штэ энэ хоёр шорлог шаарсан ч эндээ жигдхэн ингэж гурыг шаарсан ч ингэж тавьж. Яг тэр энэ дотор нөгөө дулааны агаарын маханд үйлчилж байгаа юм циркуляц үүсэж байгаа. Энэ гурван шорлогийг ингээд тавих юм бол дулаан энүүгээрээ хит их зүхтна. Энд үйлчилж байгаа юм чинь янз бүр шарагдана. Тэгэхээр ерөөсөө энийг ингээд жигдхэн юм хараалтан дээр л ингэж Хооронд нь шахах шаардлага байхгүй. Яг одоо галын элчний цог ямар байна тэрэндээ тааруулаад жигд ингээд зайтай тараах нь. Үргэлтэл их чухал. Тэрнээс ш олон шорлог байгаа бол мэдээч хэрэг энийг ингээд тавьчихна. Ямар ч зайгүйгээр тийм ээ. Олон шорлог байгаа бол. Энэ дээр 5 байгаа учраас энэ 5-ыг яг ингээд жигдхэн тараагаад энэ дүүргэлтийн тааруулаад ингээд тавьчихна. За баярлалаа. За 37 минут. Шорлог маань сайхан боллоо. Одоо энэ шорлогны болцыг одоо ингээд махныхаа түлхэлтээр хатуу зөөлнөөр босон үгийг шалгаж тэгээд та нар өөрсдөө сурчулах зүгээр. Энийг заавал ингээд нэг хутгаар ингээд нэг зүсээл энэ шүүсийг алдагдуулаад тий ингээд ах хэрэггүй. Одоо энэ ерөөс ингээд дусаад одоо энэ шүүслэг шорлог ингээд шараад одоо ингэж яхад энэ өнгөн дээрээ энэ шүүс нь ингээд бутралж харагдчихэдэг. Ингээд доошогоо ингээд тусагнаад ингээд гоож чинь. Энэ ямар ч шахалт ороогүй байгаа. За ингээд сайхан боллоо.